Сэмэцгэнөө Хекс мөний суугтаа эргээд тавтай морил нэлээд хэсэг хугацаанд бичлэг хийсэнгүй хийх боломжгүй байлаа. За одооноос эхлээд ер нь бол бичлэгүүдээ айл болох 7 хоногт 2 моёр ч юм уу айлах олон хийхийг хичээнэ. За тэгэд өнөөдөр ямар уншлага хийх гэж байгаа вэ гэхээр өнөөдөр бүгдээрээ синглчүүдийнхээ хайрын уншлагыг харцгаая. Хайрын байдлыг харъя. Тэр нь гэхдээ 2026 онд гэж одоо бүтэн харьяа гэж бодлоо. 2026 оны байдлаар синглчүүдийн маань хайрын байдал одоо энэ чинь одоо дөнгөж 1-р сар учраас хайр дурлал ямар байх вэ? Хэнийг эндээ учрах нь уу? Энэ ондоо эсвэл ажил карьертаа гарах шаардлагатай байна уу гэд тэ. За синглчүүдэд зориулсан картын уншлага эхэлж байна. Тэр та бүхэн маань энэ 3 картнаас харж агаад аль төрүүлжнүүд татагдсан картаа сонгорой. Эсвэл дээрх утга мессежийг нь уншаад өөртөө таалагдсанаа сонгосон ч болно. За 1-р картыг сонгосон хүмүүсийн маань хайрын байдал гээд ер нь одоогийн байгаа нөхцөл байдлаар би дээдлийн 5 картыг сонгосон. Яг одоогийн нөхцөл байдалд бол хайр дурлалын хувьд ерөөсөө нэг тийм юу байгаа одоо уул нь бол нэг алхам цаашаа нэмээд алхахад дараагийн шатанд орохоор хэмжээний юм яг харилцаа гэх нь хайшин тэ нэг юм харилцаа эхлүүлэх боломжтой хүнтэй уг нь бол ингээ харьцаад байгаа л байна л да. Тэгээд өөрөө яг сэтгэл зүрхээ бүрэн нээхгүй тэгээд дараа нь ингээ нэгэн хэвийн ингээл ийм байчих үедээ гэсэн жоохон айцтай яг ингээ чинээр эхлэх итгэлгүй тэгээ зүгээр л яхаа уулзаал ингээд тэгээ нэг найзууд юм шиг тэгэл нэг ууж идэх тий гадуур дотор гарч орохдоо нэг хамт таарлтал тий яриаг өөрөө нийлждэг хэвтэйхэн гэж бодоод л байгаа харагдаж байна. Яг одоогийн байдлаар бол ямар ч байсан ингээд сэтгэлээ илчлэх бодолгүй тэгээд өөрөө ер нь бол ингээд за дими ахаа гэсэн бодолтой байгаа юм уу да. Тэгээд бүх зүйл ингээд нэгэн хэвийн өмнөх шиг байх вэ? Сэтгэл ханамжгүй байх вэ? Тэгээд шархалах вэ? Тэгээд шинэ эхлэлээс ер нь юм айсан байдалтай айхж байхтай тийм ингээ хоошоо суусан байдалтай л ер нь харагдаж байна. Яг одоогийн байдлаар бол тэгээд ирээдүйн ирэх таны энерги одоо яг энэ байдлаараа бол ингээд ирээдүйд юу дуудаж байгаа вэ? Одоо ямар хайрыг дуудаад байна вэ гэхээр яг одоогийн байгаа байдалтай бол байдлаараа байлаа гэхэд тэгээ ерөнхийдөө энэ таньдаг хүмүүстэй хамт ингээд гарч ороод ингээд хамт ер нь ингээд цагийг хөвчлөлтөө өнгөрөөгд байгаа тэр дундаа бас өөрхөн ингээд крашлаад байгаа хүн ерөнхий бол байгаад байгаа байхгүй юу? Одоо ч гэсэн байна. Энэ хүмүүс нь бас нэмэгдэн ингээд хоёр болоод ирэхний дахиад нэг өөр юм таалагддаг хүн гарч ирэхний. Тэгээ ер нь бол ингээд энэ хоёроос ямар нэгэн байдлаар сонголтоо хийх хэрэгтэй гэсэн юм бодолд өөрөө яалтчгүй одоо ирэх хэдэн сартаа нэг тийм мацсан шалаанд орох нэ. Тэгэд өөрөө зүн совин гоё ерөөсөө даахгүй байна. Тэг айл болох ингээл тэ зүрхээ дагна, тархиа дагна гэд ерөөсөө ямар ч зүн совин одоо сүнслэг холбоосуудын дээрээс ирж байгаа мессеж мэдээллүүдийг ерөөсөө авахгүй, хүлээж авахгүй байна. Хайрын тал дээр бол тэг ямар ч байсан л юм сэтгэл хангалуун ингээд бүрэн дүүрэн юм хайрл биш бол өөр юм харилцаанд ормооргүй байна. Хоёрын оронд ингээд юм харилцаанд ормооргүй байна гэсэн хандлагатай чигээрээ. Гэхдээ одоо бол ингээд нэгээс хоёр юм крашлж байгаа тий ер нь ингээд тоочролцсон хүн байгаад зүрхэлж чадахгүй байгаа эсвэл одоо нүүрэхгүй байгаа ч юм уу тий байгаа бол одоо ирээдүйд ч гэсэн яг энэ хоёр маань бүр нэлийн таныг шахаанд оруулах шинжтэй харагдаж байна. Тэгээ зарсан өөрт ч нас бэлэг сэлт өгөх болтой үнийг нь бас нэг хүлээж авахгүй шинжтэй харагдаж байна. Тэгээд ер нь бол ингээд нэлийн хаширлж байна. Бүр айгүй хашир юм аа. Тэгээ өмнөх юунаасаа их өвдсөн юм уу ч гэдэг юм уу. Тэгээд яг гэр бүл болохгүй бол тэр хүнд ингээд гэр бүл болох хүнтэйгээ суuna гэсэн итгэлтэй юм болов манайхан. Тэгээд яг ингээд гэр бүл болохгүй бол би бол ингээд нэг бууж өгвөл энэ хүнд ингээд буулт хийж өгвөл тэ өөрөө юм одоо ийм баймааргүй байна гэсэн тийм байр суурьтай л юм байна л да. Тэгээд
яг хоо энэ өөрөө таны ингээд бас хүч чадал шүү гэж дээрээс ингээд хэлж өглөө. Тэгээд энэ эргэлзээнүүдийн арилгаад нэг тийш нь болохоор одоо таны ингээд гаднах ертөнцийн дээр өөртөө дуудаж байгаа энэ туршлага хуримтлуулж байгаа энэ туршлагууд бол угаасаа ингээд таны дотоодоос гарсан өөртөө тавьж байгаа тэр нөхцөлийн чинь ингээд рефлексүүд ингээд гадагшаа ингээд энэ үйлдэлүүдийг дахин өөртөө ингээд татаж дуудаад байдаг шүү. Тэгэхээр одоо нэг юм тодорхой байвал их зүгээрээ аль одоо ер нь аль гэхдээ амар тодорхой юм байна л да. Би одоо гэрлэхгүй юм бол ямар нэгэн харилцаа одоо үүсэхгүй л гэсэн хүмүүс байгаа юм шиг байна. Тэгээ юм бүрэн дүүрэн сэтгэл хангалуун итгэлтэй л биш бол би ерөөсөө энэ харилцааг ямар нэгэн харилцаанд ормооргүй байна гэж бодоод байгаа юм шиг байна. Тэгээ энийг нь бол бас буруу гэж ерөөсөө хэлсэнгүй. Нэгээс хоёр хүн бол байна, гараад ирсэн байна. Найзын дундаа ингээл ер нь бол крашлалцаал яваад байна. Тэгээ ямар нэгэн үр дүн бол гарах юм шиг харагдахгүй байна. Та өөрөө л яг сонголт хийхгүй болвол тэг яг бүр ингээд хостой болчихноо. Тэр хүн чинь яг мөн гэж бол хэлэхгүй байна энэ жил дотор бол. Тэгээ та бол өөрөө бас тэг хинбэ гэдгийг ерөөхдөө мэдээд л хараад л анзаараад л яваад байгаа юм шиг байна л да. Одоо энэ байдлаар бол дараа нь ингээд мөнгө төрний асуудал дээр жаахан энийг ингээд сонгочвол энд ингээд жаахан нүүр өгөөд яг ингээд харилцаа эхлүүлчих юм бол мөнгө төрний асуудал дээр ер нь жаахан хэцүү ингээд сэтгэл ханамжгүй байх юм шиг байна гэсэн нэг мэдрэмж байгаад байна. Одоо яг жоохон айдас байгаад ах шиг байна. Ирээдүйд ингээд дараагийн үнээс хойш гарч ирэх дараагийн дахиад нэг хүн гарч ирнэ. Гэхдээ энэ хүн чинь байсаар байна. Ингээд хоёр хүнээс та ингээд сонголт хийхээр боллоо гэж бодоход дараагийн тэр хүн маань бас л яг нөгөө нэг эрх мэдэл яг нөгөө хин илүү мөнгө гаргаад байгаа, хиний амжилт ажил карьер нь илүү байгаа маа гэлтэй би арай илүү олоод байна. Эсвэл одоо би арай илүү их юм хийгээд байна гэл нэг тийм харилцааны тал дээр бас жоохон асуудалтай байх магадaltaй гэж та бас өөрөө харж л байгаа юм байна. Тэгээд эднийг ингээ харж байгаа учраас за яг л ингээд миний гэрлэх хүн л биш бол гээд ингээ бууж уж чадахгүй бас эргэлзээтэй хിവэрээ ямар нэгэн шинэ харилцааг эхлүүлэхгүй байгаад байна. Тэгтээ бол энэ бол окей, энэ бол зүгээр шүү, энэ зөв шүү л гэж хэлж байна. Одоо хүзэр бол өөртөө чинь дамжуулахдаа ерөөсөө энэ одоо болгоомжлол чинь бол өөрийн чинь яг ингээд зөв хүч чадал шүү. Яг ингээд дотоодос чинь өөрийн чинь тавьж байгаа нөхцөлтэй одоо ер нь өөрийн чинь ингээд одоо өөртөө тавьсан одоо тодорхойлолтуудад чинь ингээд яг тэрэнд чинь тохирсон хүнийг л ингээд гадна амьдрал дээр чинь ингээд дуудаж байгаа учраас тэгээ энэ бол ингээд окей, энэ бол өөрийн чинь ер нь хүч чадал гэж бодоорой гэсэн мессежийг өгсөн байна. За тэгэхээр манай нэгдүгээр картыг сонгосон синглүүд маань ер нь бол крашлцал жоохон ингээл хараад л тий манайхан бас жоохон давж сэтгэдэг дараагийн алхмаа бас их том зургаар хардаг хүмүүс байх шиг байна. Тэгэхээр нөгөө дараа нь яах вэ гэдгээ маш сайн тооцоолоод том зургаар нь харж байгаа учраас энэ хүмүүсийн сэтгэлд нэг л нэг юм өөрт нь ингээд харааг нь булаасан мөртлөө эсвэл өөрийнх нь араас үнэхээр ингээд чин сэтгэлээсээ гүйж байгаа мөртлөө магадгүй та өөрөө ч ихсэн сэтгэл ингээд алдарсан хэрнээ том зургаараа харах юм бол өөрт нь ингээд за энэ биш юм байна гэдгийг ингээд мэддэг юм байна. Тийм тарих зүрхээ маш сайн сонсдог хүн байна. Энэ жилдээ бол өөрийг ч юм бол окей ингээ хараад байж ах зүгээрээ ер нь ингээ сонголтоо бодож хийх юм зөвөө. Тийм яг л те ингээ гэр бүл болоод аз жаргалтай бүрэн дүүрэн хангалуун сайхан амьдрахын тулд тэг яг л тэр зөв хүнийг сонгох хэрэгтэй шүү. Одоо яг зөв зам дээр явж шүү гэсэн мессежийг өгч байна. За нэгдүгээр группийн хандаа амжилт хүсье. За ингээд хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүсийнхаа синглүүдийнхаа энэ жилийн хайрын байдлыг харцгаая. За хоёрдугаар картыг сонгосон хүмүүсийн маань синглүүдийн маань 2026 оны хайрын байдал ямар байх вэ гэсэн уншлага явагдаж байна. За тэгэхээр одоогийн байгаа байдлыг маань дээдлийн нэгний өдрүүд маань харуулж байна. Тэгэхээр одоо юу вэ гэхээр ер нь бол одоо ингээд бүх зүйл өмнөх өнгөрсөндөө ер нь айтайхан цэг тавих гэж хичээсэн бололтой. Энэ ондоо ер нь зүйлсийг шинээр эхлүүлээ. За би одоо ингээд цоо шинээр туршлага хоримтлуулъя.
одоо энэ харилцааг ингээд яг шударгаар ингээд шудраг үнэн байх байдлаар тэгш эрэгтэйгээр ингээд цаашид бол ингээд гоё сайхан яг ингээд тий гоё баталгаатай гэр бүл эсвэл одоо жинхэнэ одоо тийм харилцааг хүсэж байна яг тий юм байр суурьтай тий үерхэл бол яг үерхэл тэгэл одоо яг гэрлэх санал тавиал тий тэгэл хурмаа хийгээл одоо яг юм гоё юм баталгаатай жинхэнэ бодит юм зүйлсийг хүсэж байна харилцааг хүсэж байна. Тэгэхээр одоо өмнөх урдах ингээ янз бүрийн авсан шарах травмануудаа энэ ондоо ингээ ер нь авч орохгүй гэсэн бодолтойгоор яг одоо бол өөрийн чинь энерги явж байгаа бололтой бүхнийг шинээр эхлүүлэх хүсэлтэй байна. Тэгээ өөрөө бас яг ер нь бол юм жоохон удирдахч лидер маркийн үзэл баримталтай хүн байгаад тэгээд харилцаандаа бас яг тэрийг бас нэлийн гаргаж ирээд байдаг талтай юм байна. Тэгээд тийм учраас бас тэг ингээд таарч тохирохгүй байсан учирлууд өмнөх урдах гэдтэй бас байна. Тэгээд эдгэрийг энэ ондоо ер нь бол орхиод ингээд бүх зүйлийг шинээр эхлэе гэсэн төлөвлөгөөтэй урагшаа ер нь нэлээ ирч хүчтэй энэ тал дээр хайрынхаа тал дээр тий шинээр л эхлүүлэе гэсэн бодолтой байгаа юм байна. Та нар маань одоо тэгэхээр ер нь юу гэсэн үг гэхээр бүр синглүүд байгаа бололтой. Эсвэл одоо яг өмнөх урдах ингээд нэг жаахан зурлалсан юм байгаа ш. Таны хувьд сэтгэл зүй бол ер нь бол сингл болжээ гэж ойлгогдохоор харагдаж байна. За тэгэхээр ойрын ирээдүйд юу тохиолдох гээд байна вэ? Яг энэ ирчээрээ урагшлахад ойрын ирээдүйд юу тохиолдох гээд байна вэ гэсэн чинь та ер нь нэлийн юм эрэгтэйлэг нэрэг өндөртэй байгаад байна. Эмэгтэйч эрэгтэйч хамаагүй ерөнхий өөрийн чинь ингээд амьдралд гаргадаг хандлага харилцаанд хайрын харилцаанд гаргадаг ингээд хандлага чинь ерөнхийдөө жоох эрэгтэйлэг нэрэгтэй байгаад байна. Одоо эрэгтэйжээгт итгэх хамгаалах тий одоо тэр үйлдэлүүдийг нь та илүү их гаргадаг ч юм уу. Тийм юм эрэгтэйлэг нэрэгтэй хүн байсан бол өөрийнхөө үүргийг маш сайн биелүүлдэг гэсэн үг. Эмэгтэй хүн байгаа бол ер нь жоохон бүцэглэхгүй байдаг талтай юм уу да. Тэгээ ийм байсан бол энэ ирчээрээ ингээ бүхнийг шинээр эхлүүлье гэд одоо цаашдаа яг энэ бодсон төлөвснөрөө явах юм бол тэг яг ингээ сурсан зүйлсээ үнэхээр ингээ цоо шинээр дахиж сурч мэдхийг өөртөө хүлээн зөвшөөрөөд тэг харилцаан дээр авсан травмануудаа ингээ өөр өнцгөөс харж дахиад ингээ итгэл үзүүлж чадах юм бол эмэгтэйдлэг энергийг чинь сэргээсэн нэлээд дайчин хүнтэй бол уулзрах магадлал өндөр байна. Гэхдээ энд бол та өөрөө одоо удахгүй ингээд өөрийн чинь урд гарч ирнэ гэсэн үг л дээ. Тэгээ ганцаараа шаналлах, тэгээ жоохон хувиа хийчих асуудлууд бол ард хоцорно. Тэгээ энэ бол нэг тийм амар хурдан биш жилийн нэлийн сүүлийн эрэл тантай уулзрах хүн бололтой. Ямар ч үсэн энэ жилдээ бол уулзраад амжина бол яг харилцаанд орно гэж бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч үсэн энэ жилдээ бол энэ жилийн нэлийн сүүлээр та тийм өөрийнхөө хүсэж байгаа хүнтэй бол учирнаа. Тэгээ таныг эмэгтэйлэг одоо таны одоо нөгөө эрэгтэйлэг эмэгтэйлэг энергийн чинь балансыг тэнцвэржүүлж тэ хин нь хоёулаа нэг нь одоо сэтгэл зүрхээ нэг нь бол амьдралын дайчин байдлаа тэ авч явах гэд ингээ хоёулаа сайхан хуваарлалт сайтайгаар бие биендээ ингээ итгэлтэйгээр урагшлах боломж бол байна. Тэгээд тэр хүртлээр ер нь бол ганцаараа яг ийм тодорхой юм гоё зөв хүний олдлоо ганцаараа явах нь бас буруу биш байна. Жаахан ганцаараа явах юм шиг байна ер нь. Тэгээ үүндээ битгий готраарай. Зам дээр чинь байгаа. Манай синглүүд ер нь л дээ ийм өнөөдрийн намайг үзэж байгаа синглүүд маань ер нь нэг тийм ийм хоёрын хооронд харилцаанд их дургуул хүмүүс байгаа юм байна л да. Хөвчлэн л тийм харагдаж байна. Нэгдүгээр өдөр маань бас тийм байсан. Ер нь хоёрын хооронд харилцааг бол үзэхгүй чадахгүй. Яг л суух хүн тэгээл учирнаа. Тэр хүндээ л зөвшөөрөл болгоно гэдэг ч юм уу. Гүнзгийрэх зөвшөөрлийг болгоно тий. Найрагдах хүндээ л найрагдана гэдэг шиг. Тэр найрагдах хүнээ л хүлээгээд байгаа хүмүүс байгаа юм шиг байна. Манай синглүүд бас тэгтээ ажил карьер ингээд харах нэ ер нь угаасаа амжилттай дажгүй сайхан жил болох юм шиг байна. Тэгээд тийм болохоор өөрийгөө гоё хайрлаад явж идэл.
Тэгж одоо жилийн төгсгөл хүртэл өөрийгөө сайхан хайрлаад ажил карьердаа өөртөө анхаарал явж янгууд тэгээ өөрийнхөө энэ өөртөө үнэнч байгаад явж идэл шагнал болгож угаасаа яг таны ингээ хүсэж байгаа тэр найрагдах хүнийг чинь таныг найрагдаж болохоор хүний чинь итгэлтэй хүнийг чинь илгээх нэ. Тэгээд нэгдүгээр карт маань бас нэг иймэрхүү гарч ирсэн тий. Ер нь бол хоёрдугаар карт маань бас ижилхэн. Хоёрдугаар карт маань яг өмнөх нэгдүгээр бүлгийнхнаас ялгаатай юу гэхээр салаад нэг удаагүй ч юм уу. Яг ганцаараа баймаар одоо байх сонголтоо хийгээд удаагүй эсвэл хостой болъё доо гэсэн сонголтоо хийгээд удаагүй байгаа л хүмүүс байна. Ер нь яг л ийм шин сингл гэх юм уу одоо яг ийм харин ирэлт яг гарсан гараагүй. Ер нь л яг шинэ хайр ингээд сонирхож байгаа боловч бас яг ингээд нэг учиргүй ирэл хайгуул хийгээд байгаа хүмүүс бас харагдахгүй байна. Яг ямар хүн байх нь л гэж сонирхож байгаа болохоос тэ хийзээ таарах нь л гэж сонирхож байгаа болохоос учир зүггүй одоо ингээд хийе гэсэн. Тэгээд бас одоогийн байдлаар ямар ч тийм хайрын дээр фокус өгсөн хүн ч юм уу тэ XS нөх шүү. Тийм юм бол харагдахгүй байна. За хоёрдугаар бүлгийнхаа амжилт үсээ жилийн сүүл гэхэд 26 оны сүүл гэхэд одоо таны найрагдмаар байгаа хүн чинь гарч ирэх нэ. Тэр хүртэл өөртөө одоо ингээд амлсан амлалтуудаа он ихэлхэд өөртөө энэ хайр дурлалын тал дээр сэтгэл санааны тал дээр амлсан амлалтууд байгаа юм байна. Тэдгээр амлалтуудаа үнэнч байгаарай гэж хүсье. За ингээд 3 дугаар өдрийг сонгосон хүмүүсийнхаа синглүүдийнхаа энэ жилийн хайрын байдлыг харцгаая. За 3 дугаар картыг сонгосон хүмүүсийнхаа энэ 2026 оны хайрын байдлыг харцгаая. Окей, тэгсэн чинь хайр дурлалын тал дээр бид нэр ер нь өөрсдийнхөө тэнцвэрийг ер нь жоохон алдаад байгаа бололтой. Өөрийнх нь ингээд араас нь ч юм уу гүдэг ч юм уу нэг эрэгтэй хүн бол байна. Яг бас бүр сивсингл хүмүүс бол 3 дугаар бүлгийнхэн маань биш бололтой. Яг харилцаа нэг ингээд тодорхойгүй ч юм уу ямар ч байсан ингээд хүнтэй л юм байна. Гэтэ бол яг нөгөө сингл статуст байгаад байгаа нь болохоор юм яг харилцааны юм тодорхойгүй учраас сингл гэж тооцоод л байх шиг байна л да. Тэгээ юм тодорхой бол харилцаанд яг энэ хүнтэйгээ бол орохгүй нэ. Ер нь одоогийн байдлаар ер нь бол дуусж байгаа харилцаа байна. Тэгээд өөрөөс чинь сэтгэл санааны хувьд бас амар юм сэтгэл дундуур байдал мэдрэгдэж байна. За яг одоогийн байгаа байдал нь бол юм тэнцвэр алдагдсан сэтгэл дундуур тэгэхээр сэтгэл хангалуун биш ийм харилцаанд байгаа. Тэгээ ер нь баг энэ харилцаа нь ер нь бол дууссан гэж хэлж болохоор харилцаанд өөрсдийгөө бол оруулсан сингл гэсэн тодтолд оруулсан явж байгаа хүмүүс байгаа юм байна. Яг одоогийн байдлаар л за тэгэхээр ирэх ойрын хугацаанд болох зүйлс нь юу вэ гэхээр маш ойрын хугацаанд өөрт чинь ажил болоод мөнгө санхүүгийн тал дээр өөрт чинь яг ингээм ихтгэл үнэмшил өгөхгүй хэрнээ сэтгэл зүрхийн нээх боломжтой хүнтэй бол учрах юм байна. Мөнгө санхүүгийн тал дээр тусламж дэмжлэг өгдөг ч юм уу эсвэл ямар ч сэтгэл зүрхийн нээх боломж олгодог ч юм уу те нэг ийм хүн гарч ирэх нэ. Тэр бол ингээд ийм өөрт чинь бол ийм амар эргэлзээ төрүүлэхгүйгээр одоо юу гэдэг ингээд юм гэрэл асаах гэдэг юм л да. Тэгээ тэрэн дээр бас жоохон боломжтой байгаарай тэр хүнтэй. Айгүй хурдан ойрын хугацаанд гэж байгаа учраас гівгийн тэнэлхийн нэгэн гарч ирээд л хамаг сэтгэл санааг чинь нүүдэлж онгойлгож өгвөл мөнгө төрөн дээр ч туслаад л те ингээл ерөөсөө ямар ч бүх хэрэгэлзээ юмнуудыг найрлгаад л ингэдэй л бас жоохон с ิจ гтэй шүү гэдгийг бас үзэр сануулж ах шиг байна. Тэгээ жаахан азнараа бодоорой л гэсэн байна. За тэгээд хэрвээ энэ харилцаа хэрвээ одоо ингээд сингл чигээрээ байлаа гэж бодоход өөрт чинь бол сонголт ариун байгаа. Тэгээд тэдгээр сонголтууд нь ингээ ойрын таньж мэддэг хүмүүс хүрээлэл дунд чинь байгаа юм байна. Тэгээд инүү тэрүү гээл бас бодож л байгаа юм шиг байна. Өөрөөр чинь өмнөх харилцааг бас мэддэг.
мэддэг хүн байгаа болохоор цаашдын том ирээдүй одоо тэр таныг хараачлаад байгаа хүн чинь тий өөрт чинь таалагдаад байгаа хүн өөрийн чинь өмнөх амьдралыг мэддэг учраас цаашдаа ингээд айгу том зургаар нь харах боломжгүй л харагдаад байна л та. Боломжгүй гэж өөрөө ер нь бодоод ах шиг байна. Ингээд шинээр эхлүүлэх гэсэн чинь энэ хүнтэйгээ бол эхлэх боломжгүй ах гэсэн тийм бодол өөрт чинь байгаа бол та. Гэхдээ бол үзээд алтгаад ер нь их гимгүү учиргүй сэтгэлээ илчилгүй чи юм цоо шин өөрийн чинь талд гів гинтгэн л зогсоод л гів гинтгэн л өөрийн чинь бүх зүйлийг ойлгоод л байгаа, ойртоод байгаа хүнээс бол жоохон болгоомжлох хэрэгтэй. Харин тэгснээс өөрт чинь анханасаа ингээд айгүй эртнээсээ ийм ойрхон сэтгэл санааны хувьд ярилцчихдаг байсан. Гэхдээ бол өөрөө болохоор надад бол боломж байхгүй л гэж бодоод ах шиг байна. Тийм хүнээ бол тийм хүн лүгээ ойртоход бол нэг гимгүү үзээд алтахад гимгүү шүү. Яг энэ жилдээ бол харилцаагүй байна гэж хэлэхгүй. Гэхдээ одоо яг бас юм одооных шиг байдал дахиж ормооргүй байвал ер нь харилцаагүй байсан дээрээ гэсэн санал гарч байна. Энэ жил ер нь хайр дурлалын тал дээр жаахан сонирхол хүнд юм уу гэж харж байна да. За тэгэд 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань амжилт хүсье тий. Яг одоо байгаа харилцаагаа яг бодож байгаа шиг ер нь дуусгасан зөв ийм сэтгэл хангалуун биш ийм тэнцвэргүй харилцааг бол ер нь дуусгах нь зөв шүү. Өөрийгөө ер нь аль хэдийн гүцэд салаагүй байгаа юм нэ. Сингл статуст авчирсан байна. Тэгээд энэ сэтгэлээрээ яг энүүгээрээ өөртөө ингээд итгэлтэй байгаад өөрийгөө одоо яг хүчтэйгэр дэмжиж энэ өмнөхөө ер нь ингээ ардаа орхиорой. Тэгээд яг сэтгэл санаа мэдээж шархлаад ингээд хэцүү байх хугацаанд чинь ингээ ашиглах гэж өөртөө чинь ойртох хүн тун удахгүй гарч ирнэ. Тэр хүнээс жаахан болгоомжлоорой. Ер нь болгоомж байхад илүүдгүй. Тэгээд тэрнийхээ оронд те өөрт чинь угаасаа л ойрхон байсан хостой байх хугацаанд чинь ч гэсэн ярилцаж ойлголцож чаддаг байсан тэр хүнийгээ өөрөө болохоор ингээ миний өмнөх хүртгийг мэддэг учраас ингээд харилцаа тогтоох боломжгүй байх гэж бодож байгаа л үзээд алдараа гэсэн. За нэг иймэрхүү ерөнхий мессежүүд гарсан байна. За 3 дугаар картыг сонгосон хүмүүстээ амжилт хүсье. Баяртай.